Яг ерөнхийдөө бол минут болж जैन. Гэхдээ энэ намтлагчны өнөр тэгэхгүй ихний ээлжинд л надад таалагдахгүй байна. Миний таашаах тийм өнөр бол биш байна. Гэтэ яг ингээд холилдоод ямар болох нь харъя. Ягаад тэгэхээр ихэнх хүн энэнийг зөвлөсөн болохоор би бас гайгүй болов уу гэж бодоод байна. Тэгээд сонирхоод үзье да. Шүлгийг бат үзье. Чиргэн муу бол биш л юм байна. Гэхдээ нэг гарал үүсэл нь бол мэдэгч байна мэдэгч. Хятад амт бол байна шүү. Яагаад хятад амт байна гэж хэлсэн бэ гэхээр би хэд хоногийн өмнө ноншимын гомыг эзэн. Гэхдээ тэр бол мэдээж хятадд үйлдвэрлэсэн. Монголд иддэг амтаас чүт өөр боловч ер нь бол төстэй. Тэгээд тиймэрхүү амтаас амтагдаж магадгүй бодож ирсэн. Хятад хүмүүс яагаад таашаадгийг нь бол ойлгочлоо. Тэгэхээр энд ирээд эхний 7 хоног би зөвхөн өглөө өдөр оройд зөвхөн хятад хоол идчихсэн. Тэгээд угаасаа хэл усыг мэдэхгүй дөнгөж ирсэн болохоор туслах хүн байхгүй. Учраа мэдэхгүйсэн. Тэгээд бас хол явахаас жоохон айгаад. Тэгээд ерөнхийдөө бол нэг хятад гэсэн тодтголтой амт байдаг штеп. Бүхэлдээ энд байгаа учраас ихэнх хүн дуртай байх нь аргагүй юм байна. Амтлах мэдрэхүүнээс шалтгаалаад ерөнхийдөө бол төстэй. Гэхдээ сам хорхоотойг бас хэсэг бүлэг хүмүүс зөвлөсөн. Гэхдээ би сам хорхоотойг жаахан айчсан бас далайн бүтээгдэхүүн чанга штеп. Баг зэргийн халуун ногоотой. Миний хувьд бол ганц удаа идэхэд бол нэг зүгээр л юм байна. Тэгтээ дахиж хүсгээр амт бол биш байна. Гэтэ хятад хоолнд дуртай хүмүүст бол санал болгох нь зөв байх гэж бодож
Тэгээ анхудаа мукбан энэ төр хийж байгаа учраас учраа мэдэхгүй байгаа. Тэгээд ойлгоорой. Нэлээд тосорхог юм байна. Хавцгаа. Аян бэлэн байж. За болно. За миний хувьд бол хангалттай. Тэгээд яг нэг удаа идэхэд бол боломжийн хүн сонирхоод идэх юм байна. Гэхдээ би бол надтай тусчээ амтлах мэдрэхүйтэй хүмүүст бол нэгээс илүү идэх жоохон хэцүү юм байна. Цэвэр хятад амт, цэвэр хятад ногоо, давс, халуун ногоо, давс бол амар их байна. Тэгээд миний хувьд манай ээж тоогооч учраас тоогооч хүмүүс цалин гэхээс илүүтэйгээр хоосон тавыг харж тэрүүгээрээ урамшдаг. Тийм болохоор би ерөнхийдөө хичнээн надад таалагдахгүй байсан ч гэсэн аливаа хоолыг дуустал нь идээд дараагийн удаа тэр хоолыг сонгохгүй гэсэн тийм байр суурьтай байдаг. Гэхдээ ингээд том болохын хэрээр ходоод хогийн сав биш гэдгийг ойлгосон. Хэдийгээр ингээд тоогооч хүний одоо тухайн хоолыг хийсэн хүнийг ингээд хүндэлж байгаа боловч их олон үнэхээр таалагдахгүй байвал идэж чадах хэмжээндээ идээд үлдсэнийг нь орхидог болсон байгаа. За бэлэн гомин хин хийснийг мэдэхгүй. Гэхдээ энээс илүү бол идэж чадчихгүй нэ. Тэгээд хятад хоолнд дуртай цэвэр хятад хоол гэдэг хүмүүст бол энэ хоолыг идээрэй гэж зөвлөе доо. Сонгоод үзээрэй. Баяртай. Надад таал мукбан. Ингээд дуусч байна.